За миний YouTube channel тавтамаар л өнөөдөр би амар хөвчлөлтэй гэж нэг бичлэг хийн. Өмнө хийж байгаагүй. Яг одоо та нарын өмнөх бичлэгнэр үзнээр би өөрийгөө янзлж байгаа. Тэгээ дуусаагаа бүх юм ингээд тойл малын доор амар хийх юмтай. Тэгээ бас би хажуугаар нь өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй. Тэгээ би та нарын зарим хүмүүсийн мэдчихэж байгаа надад амар их юм байдаг. Манай өрөөнд. Тийм болохоор би өнөөдөр 100 юм харж агаад 100 хэрэгцээгүй хэрэгэлдэггүй юмудаа хаяа. Тэгээ зарим юмдын бүр хаяхгүй, зарим юмдын бүр хаяад, зарим юмдын хүмүүс зүгт юм уу яад юм. Гэхдээ ямарсан 100 юм өрөөнөөсөө гаргав. Тэгээ та нартай цуг тэрэг хийцгээе. Миний бодог амар мохолтой. Би өглөөнөөс хойш амар хэм хийгээд тэгээд одоо 5 өнгөрч байна. Тийм болохоор жоохон царай алдсан байна. За хэдүүлээ эхэлцгээе. Хамгийн ихний шүүгнээс нэхлээ. Oh my god. Би та нарт яг шүүгэн дотор юу байгааг үзүүлэхгүй, тэгэхээр хайх юмудаа үзүүлээ. За миний хамгийн ихний энэ шүүгэн дотор байгаа юмнууд нь байдаг юмнууд нь бол цаас, эмний төрлийн юмнууд, хоолойны юм, толгойн юм, хамар цацдаг юм, тэгээд тиймэрхүү юм. За хамгийн ихний хайх юм бол энэ ийм жирэмсний хамгаалалт. Энийг хаяа. Энийг би бүр хэдэн жилийн өмнө хэрэглэсэн. Тэгээд энд хийгээд орчихсон байна. Хоёр дахь хайх юм нь бол эмч хөвчний зөөлрүүлэгч нь. За гурав дахь нь бол юм шүднээс аваад энэ амар муухай болсон. Энийг би шүдэндээ хэрэглээгүй. Энэ өнө үсээ ингэж одоо савндаг сод. Гэтэ энэ бүр амар муухай болсон. Тийм болохоор энийг хаяа. За дараагийн хайх юм нь бол ийм 925 короны бэлгэний карт биш ингээд эндээс юм авах юм бол 925 короны хямдралтай гэж. Тэгээ би энэ хэрэглээг хугацаанд дууссан байна. Тийм болохоор энийг бас хаяа. Миний шүүгээс бүх юмудаа хайчлаа. За хоёр дахь шүүгээ рүү орцгоё. За би энийг хаялаа. Энэ нэг юм дэё одоо суун дараа бүрхтэй deodorant сайн бишсэн. Надад таалдаг. Тийм болохоор хэрэглээгүй юм чи энийг хайчаа. За миний хоёр дахь шүүгийн дотор бол жоохон юм хадгалсан юмнууд байдаг. Нэг тийм онцгой юм биш. Гэтэ энэ миний одоо төлхүүрний осор энэ хэрэгцээг юм байна. Би нэг саялаа. За энэ хоёр дахь нь бас нэг юм deodorant надад таалагдаагүй. За гурав дахь. За энэ нэлээд том. Юмнууд хайсныхаа дараа эднэрийг гоё цэвэрлээд бүх юм ингээд байр байнд тавина л да. Гэтэ одоо зүгээр хаяхаа харъя. За эндээс эхний хаях юм маань бол энэ dry shampoo. Энэ хуурай шампу. Үсээ угаахтай ингээд төрчихдэг. Энэ дуусцаа. Тэгэхээр би нэг хэрэглээгүй бараг нэг жил хагас энэ дотор байгаа жоохон хэрэглэсээр агаад дуусгацсан. Энэ бол нарны тос. Би энийг хэрэглэхгүй. Тийм болохоор би энийг ээж дүүе. За гурав дахь хайх юм бол нүүрний маск. Би энийг ерөөсөө хэрэглээгүй удаж. Энэ Luminee-гийн toner. Би энийг бас хэрэглээгүй амар удаж байна. Тэгээд надад тэгэж их таалагдаагүй. Дажгүй байсан. Гэхдээ надад тэгэж их таалагдаагүй. Тэгээд хэрэглээгүй амар удаж болохоор энд ингэ байж авах амар хэрэгцээгүй. Оо. За энэ бараг л дуусж байна. Энэ хэрэглээ дуусна дараа. За дараачих нь гарах юм бол энэ Cantu гээд Grow Strong үсэндээ битэг. Би нэг хэсэг түрхчихсэн. Тэгээ надад тэгэж их таалагдаагүй. Тийм болохоор энийг гаргацгаая. Надад нэг ийм буурчгар үстэй хүнд хэрэглэх ёстой шампу. Тэгээд би үсээ ингээд арчилах гэж хичээсэн. Тэгээ ийм шампу авч хэрэглэж үзсэн байхгүй юу. Гэхдээ надад тэгэж их туслаагүй. Миний үс тийм амар буурчгар биш. Тэгэж их таалагдаагүй. За дараачих нь бол яг адилхан саяны шампугийн ангижруулагч юм. За дараагийн хаях юм нь бол энэ би үсээ Монголд хар болгосон шүү дээ. Тэндээс надаа энийг өгсөн байхгүй юу? Үсний тос. Тэгээ би энийг хэрэглээд дууссан. Тийм болохоор энийг хаяа. За энэ хоёрыг би байна өрөөнд тавьдаг. Гэхдээ өрөөнөөс гарах юм хайсан гэж тооцогдно. L'Oreal-ийн үс болгодог шампу. Тэгээ би энийг бас нэг хэсэг хэрэглэж байгаа. Тэгээд надад нэг таалагдаагүй. Тэгээд амар тэр үед амар олныг авсан байсан болохоор эндээ байлгаад байсан. Тэгээд дараачих нь эндээс гарах юм бол бас L'Oreal-ийн ангижруулагч anti breakage гэдэг. За дараачих нь хаях юм. Би усан онгоцон дээр ажилладаг хата энийг усан онгоцон дээр хэрэглэдэгс мэхгүй Body Shop-ийн ийм биний тос. Тэгээд амар муухай болчих.
Тэгээ би нэг уусаа хэрэглэг бодсон энэ хаяа. За эндээс өөр хаяад авах юм олов. Oh my god. Хоо бас болчихлоо. За энэ шүгэнд юу гэж байгаа бэ? За хамгийн Oh my god. Хаглаа. За хамгийн ихний хаях гэж Extreme Color Bomb ийм усны маск цагаан болгодог. Цагаан гэж одоо шар өнгөтэй үсийг жоон цагаанд болгодог. Тэгэхээр надад энэ өнгө нь тэгэж амар таалдаг. Би нэг л удаа хэрэглэсэн. Тэгээд надад нэг таалагддаг. Би энийг би хэрэглэдэг. Тэгээд энэ надад таалагддаг. Энэ болохоор энийг тийш. Энэ утсан. L'Oreal-ийн ийм усны спрей надаас тэгэж их таалагдаагүй. За дараагийн хаях юм бол энэ Dove-ийн биений тос би нэг амар олон жил байлгаад хаяада хэрэглээд би бие тослохдоо жоохон муу тийм болохоор энэ муу болсон тэгээ бас бараг дууссан. Энийг хайцгаая. За энэ хоёр яг адилхан Body Shop-ийн нүүр цэвэрлэгч байна. Энэ дууссан байна. Энийг хаяа. Энийг үлдээч. Дахиад нэг шампу болтлоо. Энэ бол Rich гэдэг брендийн энэ дажгүй таалагдсан. Гэхдээ би хэрэглээгүй амар олон жил болсон болохоор энийг бас баймны өрөө тавьчих. За дараагийн хаях юм нь бол энэ British Rose Body Shop-ийн гарны тосон. Тэгээд би бас энийг хэрэглэж байгаа. Энэ бараг дууссан. Ийм амар хэрэгцээгүй юмудаа гарахгүй болвол надад 1 2 3 сар байна. 3 цаг хэрэгтэй юу? Баймны өрөө тавьчих. Энэ надад таалагдаагүй. Би нөгөө үсээ юу яхта сэнсдэгтэй хэрэглэн гэж одоо тавсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд нэг таалагдаагүй. За дараагийн хаях юм бол энэ Wild Rose Hand Cream гэдэг гарны тос надад энэ тос бүр амар их таалагдсан. Би ер нь гараа тослтгүй. Гэхдээ энэ тос надад бүр амар их таалагдсан. Тэгээд ингээд дууссан. Би одоо ингээд бүр хатсан байна. Би энэс шинийг авнаа. Гэхдээ энэ амар надад бүр амар таалагдсан. Би ерөөсө гарны тос мос нэг туртай биш хэрэглэгүй. Надад нэг тийм сонирхолтой биш. Гэхдээ энэ за дараагийн өөрөөс гарах юм бол энэ өсний эндүү. Би өсний эндүүдийг амар удаж тэлэж энэ эндүү би Монголоос авсан. Тэгээ энэ эндүү надад илүү таалагддаг. Амар өргөн тэг эндүүд хамаар энэ тэгэж таалагддаггүй. Нэг санжин уу? Би ингэ зүудгсэн. Энийг хэрэглээг удаж тийм болохоор энийг би марлаад үгүй. Idol of Sweden case надаа за нэг юм болчлоо. Энийг хаяа. Энэ өсний ингэдэг юм. Би одоо хэрэглэхдээ амар юм нарийнхныг л хэрэглэж байгаа. Ийм бүдүүнийг хэрэглэх байгаа. Надад баха ийм юмнууд байгаа. Энэ яг нь хэдүүл нэг удаа туршиж үзгүй юм нөө өсний ингээ өсний гэж ороодаг юм. Тэгээд болж ивэл би авч үлдээ. Тэгээд болбол бол энийг ямар санаа таалагдахгүй. Энэ ийм нэг удаа би будаг захиалсан байхгүй юу? Тэгсэн чинь ийм юм хүрээд ирсэн нөгөө хамарны ийм ус авдаг юм. Тэгээ би нэг онгойлгочгүй. Ийм надад ийм балын юу байна? Энийг би бүр байсан гэдэг ч марчиж. Энэ бараг энд 3 жил. Тэгээ энийг би өөр хүнд өгчээ. За энд орж ирснийг хаяад ахын байхгүй байна. Энд би зүгээр хамгийн чухал гэсэн цаас юм уу? Одоо төрс өдрийн картнууд тиймэрхүү юм хадгалдаг. За одоо жоохон хөвгчлөлтэй хэсгүүд рүү орцгоё. Миний энэ буудаг нэгсэн. За ингээд авчих. Ингээд зүгээр аваа. За надад нэг ийм сормуусны буудаг аа. Энэ минийх биш. Энэ Марлагийнх нөгөө нэг YouTube дээр Марлаа гэдэг л дээ. Манай найз Марла. Марлагаас асуугаад. Хей Марла. Бано. Яа хей. Чи бичлэгэн дээр одоо орж байгаа штэ. Яг тааштай. Чи бичлэгэн дээр орж байгаа за. Би ингээд дөрөвнөөс юмнууд хайж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг чиний makeup store юу сормоос бодох хэрэгтэй юм уу? Нэ хэрэггүй. За би хайлаа шүү. Хаяа. За. Одоо идэж мэдсэнгөө. Энэ барыг хэдэн сар байцлаа. Окей. Yes, нэг юм. Миний эднээс жоохон их тус санагдаад байна. Нөгөө Game of Thrones-ийг санаж байна. Тэгээ энийг би ерөөсөө хэрэглэдэггүй. Гэтэ бас хаяхад хайран санагдаад миний Game of Thrones-ийг юу тийм болохоор
За энийг бодноо. Энийг би шууд хайчих чадсан. За нэг хайх юм бол энэ NYX-ийн Away We Glow гэдэг хайлайтер. Тэгээ энэ дууссан. Энэ гэхдээ надад амар таалагдсан юм шингэн хайлайтер. За дараачихан одоо ингээ хайх юм бол энэ Sleek-ийн уруулын бодог. Надад өнгө надад нэг тэгж таалагдаагүй хайхгүй нэг нөгөө утанд байжээ. Энэ NYX-ийн бас уруулын бодог надаас өнгө нь таалагддаггүй. Ийм жоохон ягаан дүнг та нарын мэдхээр надад ягаан таалагддаггүй. Тэгээд бас энэ Anastasia-гийн Sata энэ амар гоё л доо. Гэтэ би төрөхгүй. Тэгээ энэ бас амар олон жил би миний ингэ төрөхгүй байсараад энийг би одоо өөх хуутанд байчээ. Тэгээ Lancome нүдний тос. Тэгээ би энийг хэрэглээд дууссан. Саяхан хэд оны өмнө хэрэглэж дууссан. Тэгээд энийг хай. За дараагийн хайх юм нь бол энэ Lancome concealer. Энийг нөө би бокснаас авсан. Тэгээ нэг ч удаа хэрэглээгүй зүгээр ингээ инхний удаа туршиж үзсэн. Тэгээ өнгө нь амар жоо ягаан дуу. Энэ Madara гэдэг брендийн serum би энийг хэдэн удаа хэрэглэжсэн. Гэхдээ миний арьсан тохироогүй. Тэгээ би энийг зүгээр л байлгаад байсан. Тийм болохоор энийг хай. Энэ тоснуудаас амар таалагдсан. Би энийг нэг бокснаас авч ирсэн. Шүний тос надад амар таалагдсан. Амар гоё юм жуутай. Барихад амар гоёсэн. Таалагдсан гэхдээ дууссан. Тийм болохоор энийг хай. Дараагийн хайх юм нь бол ямар ч нэг setting spray, setting биш юм зүгээр нүүрний spray тэгээд дууссан. Тийм болохоор энийг бас хаяа. Одоо ингэж тавьж аваад үзүүлдэг гэж. Sorry. Гэхдээ энэ ямар ч юм болчлоо. За одоо энэ dot-ийн энэ dot гэдэг юу гэдэг штэ. Эннээсээ юм хаяа. За хамгийн ихний хайх юм нь бол энэ би нэрнгээсээ энэ юу гэдэг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн миний шүүгэнд байгаа. Ямар нэг тос сормозон цаанч гэлөө мэдгүй хин нэг надад өгчээсэн амар дээр. За дараачих нь бол энэ NYX-ийн Soft Matte Lip Cream гэдэг лонгийн дүнхтэй. Тэгээд энэ дууссан. Гэтэ энэ бол миний хаян дуртай гоё өнгөтэй, амар гоё өнгөтэй уруулын крем. Энэ бол би энэс шинийг авна. Гэтэ одоохондоо дууссан. Дараагийн хайх юм нь бол NYX-ийн HD Powder. Тэгээ энэ бараг л дуусгах гэж байгаа. Гэхдээ бас хагарцсан. Тэгээ би нэг бас хэрэглэв амар удаж юм. Дараагийн хайх нь бол Lumineux-ийн bronzer. Гэхдээ өнгө нь жоохон улаан туяатай. Тэгээ надад энэ тийм улаан туяатай өнгө цогтгүй би өөрөө ногоон болохоор брэндийнх нь би ямар брэнд ах гэдэг мэдгүй. Тэгэхээр ямар ч сан энийг бүр аль дээр хэдэн жилийн өмнө авч ирсэн. Энэ bronzer тэгээ бас надад өнгө нь таалагдаагүй. Makeup Store-ийн concealer. Гэхдээ энэний өнгө нь амар сонио. Шаргалт юм шиг амар сонио өнгөтэй таалагдаагүй. Тэгээ амар хатуу юм байлээ. Би ерөөсөө нэг л удаа туршиж үзсэн. Та нарыг ч TikTok-ийн хакнууд ийм бүтэрсэн за ямар ч та нар ойлгож байгаа энэ ийм болцсон будуунуудыг яаж буцааж ингэж дарддаг вэ гэдэг хак байвал хэлээрэй. Надад би энэ бронзер надад амар таалагддаг. Гэхдээ энэ ингээд ивдэрсэн. Тийм болохоор би яг яаж буцааж хэрэглэхээ мэдэхгүй байна. Tips байвал хэлээрэй. За одоо дараагийн хайх юм нь бол энэ Smashbox-ийн Photo Finish Foundation Primer. Энэ таалагдсан гэхдээ дууссан. Тэгээ бас амар олон жилийн өмнө авсан. Энэ зүгээр хамгийн хойно нэг хөвцөр агаад мух болсон. Elf-ийн бас ногоон primer, face primer гэнэ. Гэхдээ энэ дуусаагүй. Гэхдээ би хэрэглээгүй. Тийм болохоор энийг одоо өөр хүн хэрэглэмээр байл. H&M хөмсгний бодог. Тэгээ та нарын мэдхээр би хөмсгөө ерөөсө боддгоо. Энэ бас амар олон жил болсон мух болсон. Дараагийн хайх юм бол бас энэ H&M аль амар олон жилийн өмнө авч ирсэн амар гоё өвн blush байгаа. Өнгө нь бол Coral гэдэг. Тэгээ би нэг хэрэглээгүй амар олон жилийн дайцсан. Дараагийн хайх юм бол энэ eyeshadow гэсэн би нэг Монголд явж байхдаа имэтэ дэлгүүрээр явж байхдаа би нэг авсан. Гэхдээ бараг нэг ч удаа хэрэглэж байгаагүй. Энэ бас Isadora-ийн гоё blush байгаа. Тэгээ бас энэ ивдэрсэн tips байвал над руу явуулаарай. Тэгээ одоо хэдүүлээ энэ юу руу орцгоё. Энэ хэсэг рүү орцгоё. Миний камер одоо ямар арай дээр болсон байна уу? Муу болсон байна уу? Эхнийх дээр амар өнгөлөг байсан. Гэхдээ одоо би өнгийн жоохон ингээ багасгацсан. Тэгээд арай гайг болсон юм санагдаж байгаа. Уруулын юмудаас харцгаая. Харж байгаагаар бол энийг би хайна. Одоо нэг таалагдаагүй. За
шаргал уруулын бодог. Энэ бас хаяа. Энийг би одоо хаяа. Milk Makeup Foundation Blur Liquid гэдэг гоё foundation. Гэхдээ өнгө нь надад таараагүй. HMA concealer хаяа. Энэ бас амар удацсан. Тэгээд дууссан. За тэгээд дараачийн хаяа concealer бол энэ LA Girl Pro Concealer. Тэгээд энэ өнгө нь надад таараагүй. Оршин өнгөтэй. За Instant Anti-Age Eraser Maybelline энэ concealer амар сайн concealer. Тэгтээ та нарын харж байгаа дууссан. Сормосны бодогнуудаас надад хаях сормосны бодоггүй бүгдээр амар шин. За эндээс нэлээ их юм гаргана. Ийм олон. За би NYX-ийн цагаан eyeliner-ыг авч үлдэнэ. Энэ бүгд eyeliner. Би нэг удаа нэг Kobe-гийн нүдний бодолт хийчихсэн шүү дээ. Тэгэхэд надад хэрэгтэйсэн. Тэгээд олныг авах юм бол илүү хямдралтай гэх. Тэгээд би амар олныг авсан. Тэгтээ нэг ч удаа хэрэглээгүй. Би NYX-ийн 3 өнгө аваад үлдчихэв. За энийг бас өгч. Bare Minerals-ийн хөмсгөний бодог. Тэгээ энэ өнгө нь надад жоон таарсан, жоон бор. Миний хөмсөг харцаар амар хардсан өнгөтэй. Тэгээ энэ жоон бордон өнгөтэй. Тийм болохоор амар санаа харагдаад байдэ. За foundation руу авчихъя. Garnier-ийн BB cream надад таалагдаагүй. За энэ Fit Me Maybelline Matte Poreless. Тэр энэ бас хэрэглэг удаж байна. Infallible 24 бүр дууссан юм хай. Milani Conceal Imperfect гэдэг 2-in-1 foundation. Oh my focus please. Би ясны хэрэглэг амар удаж байна. 3 foundation төвлөлээ. Энэ дотор ингээ миний makeup story юмнууд дээ. Эхнийх нь бол би хэрэглэн ийм highlighter гэдэг таалагддаг. Дараачихх нь бас highlighter foundation. За энэ хоёр өнгийг харж байгаа. Нэгийг за энийг нь авч үлдэх юм байна. Нэгийг нь авч үлдээд нэгийг окей. Дараачих нь энэ жижиг сажиг бодонуудаа. Bare Minerals ууны амар хөөрхөн жижиг highlighter би боксноос авч ирсэн. Гэхдээ бас доторх нь эвдэрсэн. Уг нь энийг би цүнхэндээ хийгээд одоо жишээ нь ээж тийш хонж монхороо авч явдаг гэсэн бол амар сайн цүнхэнд багтаар. Гэхдээ даанч эвдэрсэн. Би бас энэ хэрэглээг амар би авч үлдэж яадаг. Энэ сайн яганыг чимээ ингэдэг хэрэглэхгүй ерөөсөө. Энэ үнд ажгүй хөөрхөн өнгөнүүдтэй тэгтээ би хэрэглэхгүй. Хэрэглэхгүй юм чи надад байж яах юм. Anastasia-ийн Glow Kit хаяа хэрэглэдэг. Тийм байдаг. Энэ үн ингээ бор олгодог тос. Энийг би бүр хэдэн жилийн өмнө хэдэн жилийн өмнө хэрэглэжсэн чинь амар муухай болсон байлаа. Энийг хаяа. За энийг би хэрэглэдэггүй. Одоо илүү их таалагддаг тэнүүд зөндөө байгаа. Тийм болохоор энийг цааш нүгий. Ийм өнгөнүүд би бас хизээж баг хэрэглэхгүй. Надаас энд NYX-ийн ийм олон өнгөтэй палет байгаа. Тийм болохоор энэ хоёр юмтай хэрэгцээгүй. Энэ бол cream and blush ерөөс таалагдаагүй. Хамгийн ихний юм нь бол ямарч брэнд ах юм. Мэдгүй. Нэ. Дараагийн бодог Maybelline ийм бодог аа. Энийгээс хаяа. Нэ Maybelline Gigi Hadid-тай хийсэн уруулын бодог аа. Ийм өнгөтэй. Яаж харуулдаг. Энэ харж байна. Амар чирнэл яган дуу. Чирнэл яган дуу бишлээ. Гэхдээ надад таалагдахгүй. Clarins-ийн ийм өнгө би хэрэглэх байх. Энэ бүр хамгийн сонин өнгө. Энэ Makeup Story борчим шиг. Isadora-ийн Matte гэнэ. Энийг яах юм бэ? Энийг хайчих. Одоо амар олон байгаа. Юм гэр яах. Water lip stain гэнэ. За дараачих нь. За энд бас нэг дараачих нь Swan гэнэ. Энэ амар чирнэл ягаан байна. Харж байна уу? Энэтэй адилхан юм байна. Fenty Beauty-ийн. Тийм болохоор энийг цаашлуулъя. Bare Minerals-ийн ийм lip gloss аа. За, өнөртөө усны хэсэг дээр энийг хаяна. Зүгээр энэ. Таалагдав энийг хайчих. Энэ дөрвөн жижигхэн өнөртөө ус. Зарим нь зүгээр дажгүй хэрэглэхгүй. Энэ амар удаан байсан. Тэрний оронд марлаа ч юм уу. Одоо манай дүү марлаа өнөртөө ус нэхэд өгдөө. Асууд өгдөө. Тийм болохоор энийг өгчээ энэ дөрвийг. За. Миний будагны хэсэг ингээд дуусчлаа. Бараг 100 болсноо. Тэгээ одоо би дараа чи хэдүүл хэдэн хоногийн дараа уулзаа. Тэгээд
би хувцнуудаас янзлан. Имшлэг үзэн зөндөө их баярлаа. Та нарт имшлэг таалагдсан бол бас комментэн дээр хэлээрэй. Сонирхолтой байсан уу? Имшлэг. Тэгээд таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас зүгээр үзэж олно. Тэгээд үлээ дараа чахаа бичлэгэн дээр уулзцгаая. Баяр таа.